одоо ямар хүнд хүн автаад байгаа юм, ямар үед надад хүн автаад байгаа юм, би хинт нь автаад байгаа юм, хинт нь автахгүй байгаа, онгод яагаад ийм хүчтэй автуулаад байгаа. Энэ онгодын автуулалт янз бүрийн хортой хүмүүс ч юм уу эсвэл тэр арх сархтын дэв бузрын авталтаас юугаараа ялгаатай аль нь хүчтэй юм. За сайн байцгаана уу, та бүхэндээ үзэх өдрийн мэндийг хүргье. Тэгээд ойртой нэг бичлэг оруулаагүй юм байна. Би ер нь юуг болохоор сэдвгүй ярих юмгүй болохоор тэг бичлэг хийдгүй юм одоо юугаач зохиож ирэлтэй хэлээ тий. Тэгэд яг за энийг л яри нэг юм жоох эцсийн олчих шиг боллоо гэсэн үедээ л бичлэг хийдэг. Тэгээд болсон болоогүй хоёрын хооронд хүмүүс төөрүүлэхгүй байхыг хүлэн чадхаараа хичээдэг. Гэтэ тэгэл өнгөрсөн бичлэгүүдээ харахаар өөрөө төөржсэн учраас дагуулад төөрүүлсэн юмнууд бас харагджилээ тийм л да. Гэтэ тэр чинь нөгөө нэг яг 100% худлаа буруу юм ярьсан гэсэн үг биш юм. Нөгөө нэг миний юм савнаасаа гадагшлах процесс ахгүй. Тэгээд савнаасаа нэг жоохон гадагшлснаа ярьж байгаа. Тэгэнгүүтээ гадагшилж гарч ирээд савныхаа гадуурхыг сайн танихгүй учраас хэсэг ингээ манарна. Тэгээд тэндээсээ нэг юм олоод авчих юм бол тэрийг ярина. Тэр олж авсан юм нь болохоор нөгөө шинэ орсон савнаасаа дахиад гадагшилчаа гэсэн үг. Ийм нөгөө давхаргуудаар явж байгаа учраас яг ингээ 100% буруу гэх бол хэцүү. Яг начиг төвшөнд байсан хүмүүст бол магадгүй яг ийм зөв замчиг заах магадaltaй. Надаас арай өөр төвшөнд байсан хүмүүс бол зарим нь төөрүүлж байгаа, заримыг нь бодлуулж байгаа, бурууг нь зөв болгож байгаа, зөвийг буруу болгож байгаа, тиймэрхүү эффект өгж л байгаа. Гэтэ тэгээд ер нь бол юм гэдэг чинь угаасаа яг ингээл яг таг 100% багцлах боломжгүй хүний байгаа төвшин хүний сав харах үнцэг амьдралын нөхцөл байдал өөр учраас тэгэл тэр дундаас одоо хүн юугаа авахын, юуг ингээхийн, ямар шийдвэр гаргахын, өөртөө наах юм уу, наахгүй мүү гэдгийг одоо шийдэл явахаас өөр ямар ч аргагүй юм байна гэж бодож байна л доо. Нөгөө ханиадтай байгаа болохоор гуншаа тэр уламл гунших бах та. Би өнөөдөр болохоор нөгөө нэг авталт гээд би ч одоо сая хэдэн сараас хойш юм да. За бараг л худлаа хийсэн 6 сараас хойш ингээд нэг авталт гэдэг юмны бүр учрыг олох гээд бүр ядаад байгаа байхгүй юу. Тэгээд өмнө нь бас авталтын тухай баг зэрэг ярьсан баг. Гэхдээ би юу ярьснаа санахгүй байна. Ер нь бол ингээд гээл санаж байгаа дэр ярихгүй бол ингээд бодлоод хөвөрч урсж орж ирж явах үедээ л ингээ барьж авч ярьдаг байхгүй. Тэгээд тэрийг ингээ дараа нь ер нь бол мартчихдаг. Яагаад гэвэл амар их байдаг болохоор. Тэгтээ яг нөгөө тодорхой ойлголтуудыг өөртөө ингээд багцлаад тэгээд нарийн деталь юу ярьж марснаа л сандгүй. Тэгээд өөртөө л буулгаад авчдаг. Тэгээд буулгаж авсан зүйлээ гэлз ингээ бусдаа хуваалцсан. Тэгтээ дараа нь тэр хуваалцсан нарийн деталь үг бүрчлэн бол ерөөсөө юу сандгүй гэж л бараг хэлэндээ. Тэгэхээр тэр мөрөн дээрс юу гэж ярьснаа санахгүй байна. Ямар ч байсан яг ингээ гүйц тавталтынхаа учрыг олоогүй байхгүй. Тэгээд би хайгаалаас одоо ямар хүнд хүн автаад байгаа юм, ямар үед надад хүн автаад байгаа юм, би хинт нь автаад байгаа юм, хинт нь автахгүй байгаа, онгод яагаад ийм хүчтэй автуулаад байгаа. Энэ онгодын автуулалт одоо тэр янз бүрийн хортой хүмүүс ч юм уу эсвэл тэр арх сархтын дэв бузрын авталтаас юугаараа ялгаатай аль нь хүчтэй юм гэдэг юм уу. Энийг л ингээл бодоол хайгаал одоо туршиж үзээл те. Би бол ер нь бол ингээл хэлсэн ш жоох уужтай даа гэл тэгэл ер нь тэрийг нэг сайхан бол зогсоочоогүй. Гэхдээ мэдээж ингээл уужтэд яваад байгаа хүн ямар ойлог байх вэ? Тэгэл доошоо ороод гэхдээ бол тэндээсээ нэг юм сурч гал ойлгож гол аюу юм ажиглалтын байртай яваад байсан л да. Тэгээд яг тэг хүн чинь тэгээд тэрийг өөрөө туулж ингэж биеэрээ үтгэхгүй бол яаж мэдэх вэ? Тэгээд хамгийн гол нь ажиглалтандаа гол анхаарлаа өгчөөл тэгэл сул таах үедээ өстой нохоогоо шиг сул тавиал явлаадаг. Яа ингэж хэлээд байгаа. За тэр ч яг вэ. Тэгээд хамгийн гол нь тэгээд нэг юм өнөөдөр нэг юм барьсан. Гэхдээ энэ нь болохоор яг
гол үндсэн суурь юм уу эсвэл бас нэг юм навч нахаа юм уу би бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол ямарчсан холбогдолтой айгу чухал ойлголт юм байна. За ямар хүн хүнийг ингээ автуулдаг вэ гэхээр штэ төөрөгдүүлдэг хүмүүс автуулдаг байхгүй юу? Би энэ дэр зүгээр хүн гэж яриха болох хэрэгтэй хаа. Яа тэгвэл яг хүн гэж ярмаарг байна. Ямар харилцаа гэж яриа заяа. Яа тэгвэл тэр хүн чинь надтай нэг өөрөөр харилцаж байгаа. Өөр хүнтэй нэг өөрөөр харилцаж байгаа байхгүй. Би ч гэсэн нэг хүнтэй нэг өөрөөр харилцаж байгаа. Нөгөө хүнтэй нэг өөрөөр харилцаж байгаа. За яг миний хүнтэй харилцах шугам бол ерөнхий нэг юм голчол байдаг. Тэгээ бусад хүмүүсийн ч гэсэн ерөнхий нэг голч байдаг. Тэгтээ тухайн нөхцөл байдал тэгээ тухайн ямар нэгэн учир шалтгааны улмаас эн чинь ингээ өөрчлөгдөх үе байна заяа. Тэгээд за тийм автуулдаг харилцааг л ярий гэж бодож байна. За автуулдаг харилцаа болохоор нэг нь нөгөөгөө автуулдаг харилцаа нь болохоор ийм төөрөгдүүлсэн харилцаа гэхгүй. Яг яагаад байгаа нь мэддэхгүй нэг ийм итгэл сэтгэл дүүрэн юм шиг нэг болохоор бүр ийм хөгийн чөтгөрч юм шиг тэг ингээд яг ямар нь ойлгохдохгүй энэ харилцаа урт хугацаа руу явах юм уу богино хугацаанд байх юм уу богино хугацаанд байх юм бол би энд үлийгээ хийгээд байгаа юм бэ гэж уур бухимдал төрдөг ч юм уу урт хугацаараа явах гээд байгаа юм бол яагаад юм байгаа юм бэ гэж ингээ гомдол цөхрөл төрдөг ч юм уу те за тэгээд ер нь урт хол явахгүй юм бол яагаад урт хоол явах юм шиг харагдаад байгаа юм байж гэдэг юм уу эсвэл богино байна гэж хэлсэн хэрнээсээ яагаад би урт хоолыг хүсээд байгаа юм бэ ч гэдэг юм уу иймэрхүү юм нэг төрөгдүүлсэн харилцаа байгаа байхгүй энийг болохоор яг би бол ингээд жоохон цаг хугацаатай холбож ярьчлаа л да түүнээс хүмүүс бол ингээл тэ энэ миний жинхэнэ сайн найз мөн үү биш үү? Би энэ хүнд итгэж болох уу үгүй юу? Тэ энэ миний сайн найз гэчихэд яа тийм муухай зан гаргаж чаа. Энэ өөрийгөө сайн хүн гэж хэлчихэд яа тийм муухай байгаа. Уул нь бол ингээ харахад сайн л хүн байсан да. Гэхдээ одоо харахаар муу л хүн байна да ч гэт. Муу хүн юм уу гэхээр сайн хүн ч юм шиг гээд ингээ амар их бодуулаад байгаа штэ хүнээр ингээ бодлого бодуулаад төөрүүлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр би эхлээд тэгж утсан. Ингээд цаг хугацааг зарцуулаад өдөржингөө одоо тэрний талаар бодоод байна шүү дээ. Энэ харилцааны за яг би бол ингээд нөгөө ажиглж яваад байгаа болохоор ерөнхий ойлголт авахыг хүсэж байгаа учраас хүмүүс төр нь ерөөс нэг тийм сүртэй анхаарал өгөөгөө яад гэвэл нэг хүн дээр анхаарал өгчих юм бол тэр чинь нэг хүний тухай ойлголт болчиход байгаа байхгүй. Тэгэхээр би энэ бичлэгэн дээр ярих юмгүй гэсэн. Тэгэхээр би бол ерөнхий ойлголт бодож авахгүй да. Ерөнхий нэг ийм тайпны хүмүүс байна. Нэг ийм тайпны хүмүүс байна. Гэтэ одоо А type, B type гэж хоёр төрлийн хүн байхад зарим үед B-гээс нь A type-ны зан чанар цохолдож гин, зарим үед А-гаас нь B type-ны зан чанар цохолдож гин. Гэхдээ энэ надтай харилцахдаа А-наагаараа B-гээр харилцаж гин. Өөр хүнтэй харилцахдаа B гинт А болчих гин, А гинт B болчиход байгаа байхгүй. Гихмэт иймэрхүү юмыг харсан учраас хүн дээр анхаарал өгөөгүй ингээд ерөнхий ойлголт бадаж авахыг л ер нь хичээсэн. Одоо ажиглалт хийж байгаа юм гол ялгаан тийм байдаг. Тэрэндээ жинхэнэ уусан шингээд чөлөөлөд хайчих юм бол нөгөө ажиглалт нь байхгүй учраас арай өөрөөр ярьж эхэлдэг байхгүй. Одоо би энэ хүнд хайртай байхад намайг яагаад хайрлахгүй байгаа? Энэ хүн хэнийг хайрлахгүй байгаа? Би яагаад энэ хүнийг хайрлаад тэр хүнийг хайрлахгүй байгаа? Надаас яагаад гин тийм сайхан сэтгэл ундраад зарим үед тийм хатуу сэтгэл ундраад байгаа? Би хэнийг үнэлээд байгаа, хэнийг үнэлэхгүй байгаа ч гэдэг юм уу. Нэг юм болоо явчихна. Энэ хоёр ч нь одоо нэг нь ингээд сэтгэл яриад байна, хайр яриад байна, хүндлэл яриад байна. Ингээд нэг юм тэргээ гуйх ч юм уу, хайх юм болоод байна. Нөгөө талд нь цаг хугацаагаар тооцоод байна. Урт богино хугацаа, үрдүү, төр зүрийнхүү, миний цаг өргөж чинь өргөдөхгүй байна уу гэдэгчлэн арай өөр тооцоол болж байгаа.
Тэгээ зөвхөн хүн дээр төвлөрөх юм бол зөвхөн тэр нэг хүний тухай олж байгаа олон хүний тухай ерөнхий ойлголт базаж авах юм бол хүн гэдэг чинь ерөн гэдэг бас арай өөр юм болж байгаа байхгүй. Би өмнө нь болохоор ерөөсөө яг тэр хайртай юу хайргүй дээр төвлөрдөгөөс аахгүй одоо энэ хүн надад хайртай гэж хэлжээд тэгээ яа хайрлахгүй тэгээ яг надад хайртай гэдэг нь үний юм уу гэд би зөв асуудаг гэсэн. Чи яг надад хайртай юм уу? Хайртай л гэн штэ. Тэгээд тэгэхээр нь хайртай гэдэг үгэнд нь итгэл ингээл хайртай юм чинь гэл та хоолын юм ингээд анзаарахгүй нүдэ над твчээд өнгөрүүлээд идэг ч юм уу. Тэгтээ ингээд сүүл рүүгээ юу болсон бэ гэхээр үгүй тэг хайртай гэчихэд энэ ч одоо яаж хүнийг ингэж хайрлт юм бол яаж хүн хайртай үнийг ингэхгүй дээ гэдэг юм бодол эргэлзээ амир төрдөөсөн. Тэгээд бүр сүүл рүүгээ юу болсон бэ гэхээр энэ хүн чи надаа хайргүй л юм бэ штэ гэдэл ер нь те. Тэгэл миний нөгөө хүсэж байсан юм байхгүй байсан учраас надад тэнд ингээд үлдэх шалтгаан ерөөсөө байгаагүй. Ингээд эцсийн байдлаар хамгийн сүүлд нь шийдвэр гаргалтаар дуусч байгаа байхгүй. Тэр яг одоо нөө хувийн амьдрал хамаагүй ярахаар бас хувийн амьдралд дурддагж байгаа хүмүүс гомдол мэдүүлэх магадaltaй. Тэр хүмүүс ч гэсэн тэгэл артист нөө бүгд анх удаа амьдарч байгаа гэдэг шиг учраас би одоо ерөөсөө юм нэг хүн дээр тулгуурласан юм ярмааргүй нийт хүний тухай асуудалтай нийт харилцааны тухай л юм ярмаар байна. За тэгээд би улаач болсныхоо дараа харин энэ үнэн худлаа юу гэдэг ийм цензур тавих амар сонирн болчиход байсаахгүй юмн дээр. Яг гэвэл буурал маань ингээд хариулт хайхаар л ерөөсөө өдөөс дандаа цаг хугацаа орон зай гэд нэг юм яриад байдаг. Тэгэхээр н одоо ингээл цаг хугацаар нь хэмжчихгээл үзээд байгаа л одоо байдал гэх юм уу да. За тэгсэн чинь өнөөдөр би юу гэж бодсон бэ гэхээр энэ авталт гэдэг чинь ерөөсөө юм худал хуурмагт хий хоосон зүйлд ингэж төрөлдөх үйл явц юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Энэ болохоор яг үндсэн гол шалтгаан юм уу? Эсвэл бас нэг салаам учир юм уу? Мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол ямар ч байсан маш хэрэгтэй ойлголт гэдэг бол мэдэж байна. Одоо альва зүйлийн авталт ямар нэгэн харилцаанд автах, ямар нэгэн хүнд автах, тэгээ ямар нэгэн хар тамхинд автах, мөрөөдө тоглоомд автах, архинд автах эдгээр ч бүгд адилхан заяа. Зүгээр хамгийн ойлгохоор ойр жишээгээр нь ярих юм бол мөрөөдө тоглоом. Мөрөөдө тоглоомд хүн яагаад донтдог вэ гэвэл хэзээ нэгэн цагт би маш их мөнгө олноо гэдэг итгэлээр өөрийгөө хуураад тэр мөрөөдө тоглоомонд хууртаад тэгээд хөгөд явчихдээ штэ маш холоос ингээл тэмүүлж очивол яг ингээл гой харагдаад байдаг бариад авах гэхээр хоосон зэрэглээ шиг тэнгүүд тэр хүн энд ирэхийн тулд ингээд маш их хөсгүүч маш олон юм гээсэн байдаг те хүн бол амьдралаасаа амар олон юм гээгээд байгаа хгүй одоо хүн чанараа гэж байна байр орон сууцаа машин дэргээ гэж байна гэр бүлээ гэж байна эцэст нь өөрийгөө хүртэл гээгээд одоо өөрийгөө хүртэл өгөөд ингээд амиа хорлоод ч юм уу те дуусч байгаа тохиолдол байдаг. Тэгэхээр ингээ авталт гэдэг бол ерөөсөө энэ зүйл ингээ бүтэлтэй сайхан болно. Энэ зүйл чамд амар гоё зүйл өгнө гэсэн юм худал хуурмаг хий төсөөллөөс ихтэй. Тэгээд хүн бол авталтанд орох юм бол энэ хий хоосон зүйлийн төлөө өөрөөрөө дамжуулаад өөртөө холбоотой бүх юмыг юулээд хий хоосон руу задлж байдаг. Ийм процесс аамаа. За миний хувьд ингээд мөрөөдө тоглолтгоо жоохон уун. Тэгээ уухад бол уун хар тамхи энэ хэрэгэлдэг учраас мэддэг юм аа л ярэ те. Харилцаан дээр ярэ. Би бол харилцаан дээр бас янз хэрэг аргатай бол автахгүй. Яагаад гэвэл би ийм анхаарал муутахгүй. Тэр чинь ингээд тэр нөгөө мөрөөдө тоглоомчнд те энийг тоглоод чи нэг л өдөр их хэмжээний мөнгө олно гэсэн итгэл төржиж тэрүүгээр оролдох гэдэг шүү дээ. Би бол итгэдэггүй. Би бол итгэдэггүй учраас мөрөөдө тоглоомоор оролддог байхгүй. Тийм гэж үесэ.
Тэ ерөнхий ингээд нэг механизмыг ингээ хараад тэгээд хут гэд ингээ орхичдөг гэсэн. Яг ер нь бүх зүйл дээр тийм байдаг л да. Тэгээ хүмүүсийг харин би ингээ ерөнхий механизмыг ойлгохгүй байгаа учраас хамгийн их авталтаа авдаг зүйл маань болохоор харилцаан дээр байхгүй юу. Архийг ч гэсэн би ингээд хідээ уугатаа уугаад явдаг ч гэсэн ерөнхийдөө архины авталтыг бол ингээ ойлгоод идэх байхгүй юу. Яг тэгвэл архи ууж байгаа хүн бол нь шүү дээ. Ер нь бол архи л байдаг тий. Тэндээс хизээж ингээ сайн бүүст энтер яг хий хоосон бүүст авдаг. Гэхдээ маргааш нь амьдрал яг ингээ улам дордож үргэлжилдэг. Хүн архи уух тусмаа ингээд одоо дүрм журм дэг жаяга гээж идэг, архи уух тусмаа хүнээ байж идэг, хүн төрхөө алдж идэг, арчаагүй болж идэг. Тэр бол угаас ингээ гарцаагүй үнэн баггүй. Тэндээс ингээд юугаа хайгаад яваад идэ хаяа ингээд нэг жоохон хуурталтанд нь автдаг. Би бол автдаггүй гэж хэлэхгүй, би автдаг. Гэхдээ бол энэ яг миний ингээ хайгаад байгаа хүсэж байгаа юм бишээ гэдгийг бол ямар ч мэддэг. Зүгээр хаяад өөрөө контролд чаддгүй. Хамгийн их ингээд тэндээс тэр худал хуурмаг зүйл гэдгийг нэгдүгээрт мэдэхгүй байна. Хоёрдугаарт худал хуурмаг байсан ч би үнэн болгож чадна гэж итгэлтэйгээд байгаа юм харилцаан дээр гарч ирээд байдаг байхгүй. Тэгэхээр яг үүндээ би тэр харилцааны механизмыг хүний өөрийнх нь энэ тэрхний үйл ажиллагааг гүйцэд мэдэхгүй учраас л одоо тэнд хамгийн автчих гэсэн үг. Гэхдээ миний анхаарал бас ингээл хүн болгонд автаад байдаг. Одоо нэг хүн болгоны үгэнд ороод идэг хитрхи зөөлөн хүмүүс байдаг л та. Би бол бас тийм биш. Ер нь ингээд анхаарал муутай, ингээ хэр аргийн юмд анхаарал өгдөггүй юм үл тоосон байдалтай ханддаг. Гэхдээ ингээд зарим хүмүүс миний анхаарлыг ингээ өөр дээрээ авч чаддаг. Зарим нь үнэнгээр авдаг, зарим нь хурамчаар авдаг. Үнэнгээр авч байгаа хүмүүсийг бол угаасаа цаг хугацааны явцад тэгээ өөрөө илэрхийлээгүй байхад нь би өөрөө олж харж ингэж барьж авснууд бол амар үнэн байдаг. Тэнгүүд өөрөө илэрхийлсээр хагаад миний анхаарлыг авч байгаа бол тэр бол ингээд come on миний чөтгөрийн тойрогт ороод ирээ гэсэн юм урилга байдаг юм байлээ л те. Би яа тэгж хэлж нэмээ гэхээр яг юм за зүгээр ингээд намайг автуулах гээд байгаа хүн байл та. Тэр хүн автуулах гэж зориод ч юм уу угаасаа зүгээр хүн болгоныг автуулах рефлекстэй ч юм уу мэдхгүй л те. За тэр хүн бол яадаг вэ гэхээр ингээд нэг юм гялцсан те нөгөө зэрэглэр шиг юм гэлтгансан нэг юм ингээд гялбуулаад идэх байхгүй ингээд сайн чанараа харуулаад давуу талаа харуулаад те юу гэдэг юм дээ одоо тэгэл би юм гоё хүн шүү гэл ингээд идэх байхгүй. Тэнгүүд би нөгөө жоохон мэдрэл муутай юм болохоор тэрийг ингээд хөвчлэн ингээд анзаарахгүй явж идэг юм байлээ. Ер нь бүх хүнийг жоохон анзаарахгүй байдалтай явж байдаг. Тэнгүүд ингээд ер нь их анзаарах муутай, ер нь те их гоё жинхэнэ юм гэлтсэн хүнийг бас анзаардгүй хүн байдаг байхгүй ерөөс тийм анзаардгүй. Тэгээ анзаардгүй учраас тэр ингээ хичээл зүтгэлээр бүр ингээ хурц гялбуулаад байгаа хүн дээр гинт ингээ анхаарал авч өгдөм ээ л та. Түүнээс ш ингээд хурц гялбаа өсөхгүй нэг байгаараа л байж байгаа хүмүүс бол ер нь тэгэл анхаарахгүй зөө анзаарахгүй. Одоо яг юунда байдгийн одоо хүнийг үнэлэх чадвар дутуутал байдсан байл үдэ бодвол тэгээд тэр хурц гэлбан дээр нэг анхаарал өгчүүл хүү юу вэ гэд нөгөө нэг юм танин мэдэх сонирхол маань ажиллаад тэр шууд ажиглаад ингээ амар их анхаарал өгдөг. Хүй юу гэлбчөө ямар гоё юм бэ? Али үзье та гэдэг ингээ дөхөн. За дөхөнгүүт нөгөө хурц гэлбаа чинь яах вэ? Ингээ би хурц гэлбаа шүү гэд ойртож иртэл нөгөө ингээ хурцаараа ингээ гэлбаал гэдэг юм бэлээ л дээ. Тэгээ гэлбжгаад нэлээ ойртоод төхөөд ирэхээр бит хоёр хоорондоо ойртно гэдэг чинь би тэрний талаар танин мэдхүйг өөрлөгөө авч миний талаар танин мэдхүйг тэр хүн өөрлөгөө авч байгаа ийм харилцаа үүсэж байгаа байхгүй. Би ч юм бол илүү ийм гэлбахаасаа илүү жоохон тодорхой талтай хүн байхгүй. Хөөе би гэлбаа шээ. Би бол чулуу гэлтэй. Ер нь бол
Тэ миний гялбдаг тал бол энэ байна. Миний одоо юм хад чулуу тал бол энэ байна. Миний нэг юм шороо тал ийм байна. Миний одоо юм бохир заваан тал бол энэ байна гэл бүгдийн дөнгөө сайхан мэдээлэл ингээ өгчдөг. Нөгөө хүн бол надад ерөөсө өгөхгүй тэ ингээ гэлбаад байдаг. Тэгэхээр яах вэ? Тэгэл би ч одоо дан ганц гэлба биш ээ. Шороо чулуу гэдгээ мэдүүлсэн учраас би бол тэр хүнд амар сайхан гэлба шиг харагдахгүй байгаа нь бол тодорхой. Тэр хүн бол надад илүү гэлбагаа харуулсан учраас би бол тэр хүнийг гэлбагаар нь л харж байгаа. За тэнгүүд би ч бас одоо хүнл юм чин тархитлах нь ажиллаж л байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд гэлбаал хараад ингээд мандраад одоо миний нүдний гэрэл хараад байна гэж бодъё заяа. Гэхдээ миний чих сонсож байгаа байхгүй юу? Тэгээд миний нөгөө хүртхүйн мэдрэмж ажиллаж байгаа ч гэдэг юм. Иймэрхүү байдлаар химээр нь энергиэр нь би тэр хүнээс ингээд янз янзын тохионод авч байгаа. Тэр авсан тохионод маань л нэг амар эргэлцүүлнэ. Хөө эн чи гэлба гэсэн чи юу вэ гэдэг нөгөө нэг хошин шогдор гардаг ш. Би 2 жил юу хайрлаад яваад ирсэн бэ гэдэг ш. Тэр шиг юм тохионод өгч идэг. Тэнгүүт би тэрийг нөгөө гэлбандаа ингээд хараа төвлөрсөн байхдаа бол бараг л нэг анзаарахгүй. Тэгтээ ингээд нэг л юм биш байна гэсэн тэр мэдрэмж чинь болохоор хүнд ингээд нэг юм ягаад ч юм нэг юм би ингээд өөрийгөө сул дорогоор мэдрэх мэдрэмжээр анх мэдрэгддэг байхгүй юу. Одоо яагаад ч би ингээд сул дорой байна. Яагаад би өөрийгөө сул дороор мэдрээд байна гэхээр тэр хүн намайг голж байгаа учраас, тэр хүн намайг үнэлэхгүй байгаа учраас. Би бол анх анхаарлаа өгөхдөө намайг үнэлээд байна гэж дууд анхаарал өгсөн байхгүй юу. Тэгээд тэр гэлба чинь явсаар ингээд угаасаа юм хиймлэр үсгэж байгаа юм зэрэглэн гэлба учраас ингээд угаасаа өнгөн тодроод нэг танигдаад ирнэ л дээ цаг хугацааны явцад. Тэгээд цаг хугацааны явцад танигдаад ирэхээр би нэг гэлба харцсан учраас тэр гэлбаг байгаа. Гэхдээ хүн бол угаасаа гэлбатай, шороотой, чулуутай, хаттай байдаг гэдгийг би өөрөөрөө дамжуулж мэдэх учраас зүгээр хамаагүй шороотой, чулуутай, хаттай нь ингээд байлгачаа гэд ингээд хий хоосон зүйл хөөж эхэлдэг байхгүй. Анхны миний анхаарлыг татсан гэлба юу байсан гэхээр би чамайг үнэлж байна гэсэн гэл байсан. Хариуд нь би чамайг үнэлж өгөх ёстой болсон байхгүй. Тэгээд би чинь тэрийг ингээ харцсан штэ. Харцсан учраас би ингээ эргүүлээд үнэлж өгөх ёстой болсон байхгүй. Тэгээ юм рефлексээрээ тэнгүүт тэр хүний одоо тэр давуу тал нь хурамж байсан байж болно. Тэр ингээ муу талтай, сул талтай байсан байж болно. Хүн болгон тийм. Хамгийн чухал зүйл нь юу байсан бэ гэхээр тэр би чамайг үнэлж гин гэдг нь худлаасан байхгүй. Тэгэхээр худлаач юу яах вэ? Тэр хүн тухайн үедээ би энэ хүнийг үнэлж гин гэж өөрийгөө хорсон ч яж болно. Мэдгүй шүү дээ. Тэгээ ер нь бол худал хуурмагтаа ингээд өөртөө хий хаасна delusion үүсгээд бүр тэрэндээ амьдраас сурцсан хүн бол өнөө бодлоо ер нь ялахгүй л дээ. Тухайн үедээ би үнэлж ийсэн одоо надад санагдахгүй. Тухайн үедээ би хүндэлж ийсэн одоо харсан чинь шал дорой харагдчихээн гэл ингээл за одоо би танилаач гэдэг юм. Одоо би энэ хүнээс өөрийгөө дээгүр мэдэрч гэдэг юм. За тэгээ тэр мэдрэмжээр хооллоод явдаг ч юм уу. Ингээд за тэр хүний асуудал бол тэндээ ингээд дуусна заяа. Миний асуудал юунда байна вэ гэхээр би харилцсан би бинийгээ үнэлсэн, харилцсан би бинийгээ итгэсэн харилцаа энд үүсч болох юм байна гэдэг ийм тохио авсан учраас анхаарлаа өгцөн. Тэгэнгүүт тэрийг хайсан хайгаад ингээ янз бүрийн муухай сул талууд нь олж харсан. Гэхдээ би ингээд харилцан итгэлцэл байгаа цагт хүн болгон сул талтай учраас тэр сул талууд энэ итгэлцэлд нөлөөлөх ёсгүй гэж одоо бодож хамгаална. Тэгээд нөгөө итгэлээ тогтоох гээд нөгөө харилцан үнэлгээгээ тогтоох гээд буюу одоо тэр хүн бит хоёрын хооронд би бол харилцаа тогтоох гээд байна гэсэн. Тэгээ ингээ хахаар нөгөө хүн бол хуурамч харилцаа тогтоосон гэдэг дээр хамаг гол асуудал нэг.
Тэгээ би нөгөө нэг харилцаа тогтоохгүй явж байгаа хүн чинь нөгөө харилцаагаа хайгаад харилцаанд байхгүй болохоор чинь миний тарих паникт орчдөг байхгүй. Анхны тэр хуурмаг харилцааны дохио надад ингээд юунд ч анхаарлаа өгөхгүй яг ингээ ганцаараа өөр дөр төвлөрсөн явж байгаа надад гадагшаа харилцахгүй байгаа надад хүнд итгэл өгөхгүй байгаа хүнийг ингээ анхаарч үнэлэхгүй байгаа надад ийм гинт анхаарлыг маань татаж ингэж өөртөө итгүүлэх нь маш өндөр ийм тархины хөөрөлгцөн. Тэр ингээ сайхан гэдгийг би мэдээд байгаа байхгүй. Тийм учраас би тэр хөөрлөө авахын тулд нөгөө харилцаа найдчаа хөөж байгаа байхгүй. Хөөнгүүд тэр харилцаа байхгүй ингээд хаяа мэдрэн тэнгүүтээ шууд нөгөө хөөрлчин доошоо таг гэд унахаараа эсрэгээрээ юу болж ин гэхээр тархинд шууд саатал үүсгэн. Саатал үүсгэр хүү яах юм гутар нь бухшин зогсон гол нь сэтгэхээ болно. Ингээд туйлдаад ирнэ штэ хэмээн дутагдaltaд орно өөрийгөө сул дорой мэдэрнэ өөртөө итгэл унна ингээд мяарад эхлэнгүүт хүн нөгөө хөөрлөө буцааж авахын тулд хиймлэр одоо тэр хүний delusion-д ойгоод би өөртөө delusion буюу хоосон хиймэл юм ертөнц үүсхийг оролдоод тэгээд өөрийгөө хуурч эхэлнэ. Эхлээд тэр хүн намайг хуурсан. Одоо би өөрийгөө хуурж байна. За тэр хүн эхлэж хуурахтаа өөрийгөө хуурахаас эхэлсэн баг. Өөрийгөө хуураад дараа намайг хуурсан. Тэрнийхэн тусгалаар би хүнд хууртаад одоо өөрийгөө хуурах гэж байна. Тэгээ өөрийгөө хуурсан хүн бол нөгөө хоосон зэрэглэг хоосон гэдгийг мэдсээрэж энэ бодиттой болно. Хизээ нэгэн цагт бодит болно. Би бодит болгож чадна гэдэг ийм хоосон зүйлийн артаас явж эхэлдэг. Явангуутлаа тэрний төлөө маш олон зайлаас хийн өөрийнхөө хизээч хийхгүй гэсэн юмыг хийн хизээч ийм доош орохгүй гэсэн тэр байдалд орно. Тэгээ би өөрийгөө амар хүчтэй гэж бодчихсон бол маш сул дорой болж тэгээд тэр сул дорой байдлаа бүр ингээ харуулгаас ичгээ болно ч гэдэг юм гацаг юм болно. Тэгээд ингэснээрээ хүн одоо нөгөө өөрийгөө алдаж эхэлнэ. Алдахаар дотроос нөгөө нэг байсан жоохон хүн маань дуурдаг байхгүй. Чи одоо наа чи хоосон штэ. Чи яагаад ингэж үнэн байж байгаад одоо ингээ худлаа олох гэж зүтгээд байгаа юм бэ? Үнэн байх чухал юм уу? Худлаа ах худлаа тэр хөөрөлчин чухал юм уу гэдэг юм дуугалаа дуурна. Тэгэхээр өөрийгөө голох, өөртөө урам уурах, өөртөө арчаагүй санагдах, өөрийгөө зэмлэх мэдрэмж ингээд айгүй амар орж ирнэ. Тэгэхээр энд хүн яадаг вэ гэхээр голтон зөрчил үүснэ. Нэг нь үнэн байя. Чи на худалгаа орхичооч чамайг муу болгоод байна, дорд оруулаад байна. Хоёлаа үнэн бай гэдэг ийм тал руу зулгаан. Нөгөөх нь наад үн чин хэцүү байна, хатуу байна. Тийм хөөрөл алга гой аз жаргалын гармон ялгархгүй байна. Тийм сонирхолтой биш байна, уйдгартай байна, гонигтай байна, хоёлоо хөөрөлтөө гэдэг ийм хоёр тишээ татаад эн чин дотор зөрчил үүсээд энэ зөрчилтэйгээ удаан байхаар хүн ингээ яхаа мэдхээ байлаа толгоо нэргээд стресстэй. За тэгэл сэтгэл готрол гэж явах байлгүй дээ. Гэтэ би яг удаа азар амар их сэтгэл готролд ингээд 7-8 жил байж үтсэн болохоор сэтгэл готрол хаа хүрдгийг мэддэг. Эцтэй тулвал ерөөсө хитгэн сонголт байдیں۔ Тэгээд нэг бол аймаа хорлох, нэг бол амьдрсан шиг амьдрах, эсвэл тэгээд амьдраагүй юм шиг амьдрах буюу одоо архинд орох, хар тамхинд орох, бүр нэг тийм арчаагүй амьдрах гэдэг ийм гурван сонголт байдаг байхгүй. Тэгээ өвхөж чадахгүй юм бол арчаагүй амьдрахыг хэн ч үсэхгүй. Тэгэхээр тэгээ амьдрсан шиг амьдрах ёстой гэж шийдэл ингээд одоо амьдрахаа яваад байгаа шүү дээ. Тэгээ тийм болохоор би бол яг нэг амар сэтгэл готрол руу одоо барыг дахиж унахгүй байх. Ерөнхийдөө сая ингээ процессын ярьчлаа. Миний бичлэгүүд яад юм урт нуршуу байдаг вэ гэхээр би яад нэг богино рил хэмжээнд болгож чадахгүй байна вэ гэхээр юм гэдэг чи угаасаа юм амар цогц юм маш олон зүйл ингээ хоорондоо холбогдсон
тогтцсон. Тэрийг багцалж ээж ойлголт танин мэдгүй дүүрдэг. Түүнээс биш би ингээл хүмүүс таалагдгаал ч юм уу те хүнд тааруулаад ч юм уу ингээл сайхан богинохон бичлэг хийгээл ингээл гоё мой зураг мургаар те энэ өөрийнхөө нэг тийм онц сонирн биш царай марыг гаргахгүй ингээл бичлэг хийгээд яг хандлт бол ахвал гэхдээ ингээд чин бас ийм нэг хэлбэрийн delusion байхгүй хүнд энэ цогц ойлголтыг өгөхгүй юм бол зөвхөн нэг ганц зам жимийг заачаад тэгээд нөгөө хүн чи яах вэ ганц зам жим харцсан хүн чинь тэр чинь хангалттай биш учраас стил төрөлцөөр байгаа стил ингээ асуултууд байгаа тэгэхээр тэр асуултаа хариултыг олохын тулд одоо надад автах байхгүй юу ер нь бол ингээ арга техник нь ер нь бүх юм дээр адилхан юм байлээ. Би YouTube хийж байгаа юм чи өөртөө автуулчлаа байл сайн. Гэтэ хүнд ингээ үннийг өгвөл бүр тэрнээс илүү сайн байх л гэж боддог л та. Тийм учраас миний энэ урт бичлэгүүдийг төвчээртэйгээр тэ бүр ингээ үнэлж үздэг үзэгчтэй маш их баярлж явдаг шүү. Та нар хизээ нэгэн цагт ямар нэгэн агуу зүйлсийг хийх баха. Энэ бол миний хэлэх гээд байгаа санаа нь автуулж байгаа орчин цагт автуулж чаддаг хүмүүс, автуулж чаддаг харилцаа, автуулж чаддаг зүйлс гэдэг бол дандаа хий хоосон шинжтэй. Хүн яагаад тийм зүйлийг хүсдэг вэ гэхээр хүн яагаад тийм зүйлд донтдог, автдаг бүх юмаа ингээ юулдаг вэ гэхээр төөрүүлээд байгаа учраас үнэн гэдгийг өгөхгүй худлаа гэл багаар хуураад дагуулад явчихдаг байхгүй. Яг үнэндээ бид нар бол үнэн гэдэг юмыг хайж идэг. Тэгтээ яг тэр үнэн байна да. Үнэн чин сэтгэл байна, үнний итгэл байна гэл тэр дүр төрхийг одоо хуурамгаар маш гоё ганганаар ингээ харуулцдаг. Тийм учраас бид нар хөөдөг байхгүй. Тэрийгэ барьж авах гээд тэгээд бариад авахаар ингээ биш байгаа тахаар л яач юу гэл ингээл хамаг анхаарлаа төвлөрүүлээл тэгээ 9 шидээр оролдож үзээл болохгүй байгаа юм байна болох гэж ингээл хичээгээл өөрөөсөө цаг хүч энерги одоо юу айдэ бүх юмаа зарцуулаад тахаар тэр зарцуулсан юмныхаа одоо нэхлэхэнд бас унаад тэгээ тэр зарцуулсан цаг хугацааг үн цэнэгүй болгочвол би тэнэг хүн болох гэдэг байхгүй. Тэгэхээр би бас тэнэг гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй тулд тэмцэж бас тэмцээ те би энийг те үнэн байсныг батлна. Энийг зөв харилцаа байсныг батлна. Энэ хүнийг зөв хүн байсныг батлна. Тэр миний зориулсан тэр бүх тэнэг үйлдэлүүд, бүх хий дими цаг хугацаа үн цэнтэй хий дими байгаагүй гэдгийг батлна гэж ингэж уулаарч өөрийнхөө цаг хугацааг үн цэн оруулахын тулд өөрийгөө эрхэмлэн дээдлэхийн тулд өөрийнхөө цаг хугацааг бусдад үн цэнэгүй цаг хугацаа биш үн цэнтэй цаг хугацаа шүү гэж харуулж нотлохын тулд автаж байдаг. Хин ер нь ингээд хүн болж төрчөөд 60 жил амьдрахтаа энэ цаг хугацааг үн цэнэгүй байсан гэж хүлээн зөвшөөрч төгсгийг хүсэх юм бэ. Бүгд л үн цэнтэй байсан гэж одоо нотолж төгсөхийг хүснэ. Тийм учраас хүн худал хуурмаг дуртай яад гэвэл үннийг хүлээн зөвшөөрөх гэхээр тэр худалд төөрөлдөж явсан цаг хугацаа чи үн цэндээ алдах гад би чи тэнэг болох гэдэг байхгүй би чи хэрэггүй 30 жил амьдэрсэн болох гэдэг байхгүй. Одоо би нэг хүнд ингээд амьдралынхаа 5 жилийг итгээд зарцуулсан чинь тэр хүн шал худлаа байсан байл. Тэгвэл би 5 жилийн цаг хугацааг хий дэмий хоосон үрцэн тэгээ миний цаг хугацаа үн цэнэгүй би үн цэнэгүй хүн болж хуурах гад тэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй болохоро өөрийгөө хуурахыг сонгоод ингээд хүмүүстэй тэр өөрийгөө хуурч байгаад чамааг хуурсан хүнд хуурцсандаа ийм халдвар аваад одоо чи өөрийгөө хуураад бас бусад хүнийг хуурахад бэлэн хэмжээнд бэлтгэгдээд явж байгаа байхгүй. Ер нь бол яг те тийм худал хуурмаас хүн ингээд юм сурах амар амархан байдаг л да. Одоо би худал хуурмаг хүнтэй ингээд харилцаад явж байвал тэр худал хуурмаг дотор байхдаа өөрийгөө хүчтэйгээр мэдэрдэг болдог. Энд чинь хүчтэйгээр мэдрээд байгаа биш юм хий хоосон зүүдэн дунд хөөрөл дундаа тарих ийм хөөрлийн процесстэй байгаа үед хөөрөлттэй байгаа үед хүн өөрийгөө амар хүчтэйгээр мэдэрдэг штеп.
одоо та нар ингээд зүгээр яж кола уугаад үзэр гинт ингээд нэг юм инээмэр юм шиг болоо явна. Одоо арх уугаад инээмэр болоод байгаа чи тэр чинь шууд ингээ автоматар хөөрөлд оруулаад байгаа байхгүй. Яг тэр шиг ингээ худал хуурмагт автаад явж байгаа хүнтэй нийлээд худал хуурмагт автахаар тийм хөөрөлд орчдөг. Тэгээ хөөрөлд орсон хүмүүс л өөрийгөө амар хүчтэй гэж боддог. Энд чинь нөгөө нэг агуу хийн дэмэрлэхгүй юу? Одоо би агуу мундаг гэдгийн солиоролд орж ийн гэсэн. Ер нь бол энийг би бол тархины хөөрөл гэдгээс илүү юм дэмэрэл солиорол бодит байдлаа олж харахгүй байна. Бодит байдлаас өөр шал тустай хий хоосон дунд явж байна. Тэгээ тэр дундаа байхаараа тэр бодит амьдралтай нүүр тулаад мацаад үзэлцээд тэ ингээс та нэг хад чулуугаа ил харуулад ингээд тэ махаа цулгаагаад хөлцөө гоожуулаад ингээд явж байгаа тэр хүнийг ингээд баг шоолж инээмэртэй чи би лагштэй чи олиг гэд нэг хөөрөлтөө хүн чинь тэгэн штэ. Тэр голдоо явж байгаа юм бол урдтахтайгаа үзэлцэл тэ. Бүр гутранг тэр доор цогцолтонд орсон байгаа юм бол яаж за тэрнээсээ хөөрлөрч хамаагүй гарахыг хичээдэг. Ийм нэг юм 3 бас үе шат байж болж байна. Энэ бол нийцийн дүгнэлт биш шүү. Төр байж болж байна. За тэгээд тэгж хүчтэй мэдэрдэг учраас тэр ингээд худал хурмагтаа автаж яваа хүмүүс үнэн хүмүүсийг харахаар үнэн байдалтайгаа нүүр тулаад байгаа хүмүүсийг харахаар тэдний хажууд өөрийгөө хүчтэйгээр мэдэрдэг. Тэгээ яагаад гэвэл тэд нар хий хоосон худлаа зүйлд автж гинэ гэдэг чинь юмыг амар амархнаар сэтгэдэг л гэсэн үг л те. Одоо зүгээр би аваа мундаг гэж өөрийгөө итгэх, би аваа мундыг хийн гэж бодох бол амархан байхгүй юу? Бодол чинь үйлдэл болоогүй, үр дүн болоогүй байгаа цагтаа хий хоосон штэ. Бодох нь бол бүр ингээл ботчих штэ. Бодох бол амархан. Хөөрөлтөө үедээ тэгж бодох амархан. Унцсан үедээ би аваа мундаг гэж бодох шиг хэцүү юм байхгүй. Тэгэхээр тэр унцсан хүн хамгийн амархнаар бол хөөрөлд оролч юм уу, арх угаалч юм уу, эсвэл худал хуурмаар өөрийгөө хураал би аваа мундаг гэдэг мэдрэмжийг авах гээд байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр бодлыг чинь үг болгож хэлэхэд зориг шаардна. Үгээ үйлдэл болгож баталгаад ямар их дэсвэр дэвчээр хичээл зүтгэл чадвар, жинхэнэ чадвар, жинхэнэ үнэн бодит тархины ажиллагаа ч юм уу тийм шаардах учраас тэр хүн бол тэр бодиттойгоо нүүр тулаад яваад байгаа хүн бол маш их алдаа ийн, унаж усна, тэ арчаагүй царайлна, тэгэл тэндээс олтыг олно. Тэгтээ ингээд яг тэр бол ингээд бодиттой байхгүй. Хөөрөлтөй явж байгаа хүмүүс л ингээд зүгээр сайхан гараа хомхиж би агаа мундаг гэж бодчоол тэр нэг үзэлцээд байгаа нөхрийгээ чааваас арчаагүй юм да гэл тэгээ тэрийг харж өөрийгөө жоохон хоолчоол тэгэл ингээд хөнгөн нисэлттэй явж байгаа юм чинь тэр хүний хажууд сэтгэл зүйн хувьд бол ингээд амар хүчрхэг оршин. Нөгөө хүн бол ингээл инкээрч болдгоо юм байна, тэгхээрч болдгоо юм байна, ямар хэцүү юм бэ, яаж болох юм бэ гэдэг ингээ үгээ хэлцээ явж байгаа юм чинь тэр хүнийг харахаар их тэр хүн одоо амгалан тайван хүчрхэгч магадгүй харагдчих магадгүй. Гэтэ яг үнэндээ бол ингээд жинхэнэ үзэлцэж яваа юм бол жинхэнэ байна уу, хийсвэр байна уу гэдгийг айгүй сайн ялган тэгтээ тэр хийсвэр зүйл дээр анхаарал өгөөд байх зав зай айгүй тааруу тэр цаг хугацаагаа жинкнээс үн цэнтэй зарцуулж байгаа учраас үн цэнгүй зүйлсэд зарцуулах цаг хугацаа айгүй хомсгон байх бах л та. Тэгээд ерөнхийдөө за авталтын талаар би өнөөдөр ийм л юм ярихаар явж тэгэл айгүй л урт бичлэг л болж л байх шиг байна да. Тэгээд за тэгээд энийг мэдэж авснараа автуулж байгаа хүмүүс бол худал хуурмагт өрн дууддаг, чамайг өөрийгөө хуурахыг санал болгодог, өөрөө ч өөрийгөө хуурж явдаг, бусдыг ч хуурж явдаг. Тэгээд энэ үнэн бодит байдлаас чинь доош татдаг, чирдэг, зулгаадаг. Тэгээд яг дээш татж байгаа л хэлбэрлэлтэй хөөрөлд оруулж байгаа болохоор тэгээд ийм гэдгийг мэдэж авснараа
тэрэнд одоо автах шаардлага байна уу байхгүй юу гэдэг шийдвэрийг гаргахад хэрэгтэй. Хүн ер нь бол яг шийдвэрийг ингээд нэг юм тархиараа бодож гаргачих болно. Гэхдээ ингээд тэрэндээ бат зогсоход нөгөө дотоод зөрчил гэж нэг юм байдаг байхгүй. Би хөөрмөр штэ. Би ингээд унтсан юм өнхөөгүй байдалтай баймааргүй байна гэсэн нэг талаа, нөгөө талд нь юу өгсөний чи хөөрөгч байдал дээр газар дээр буугаач тэ наад хөөрлөөрөө явах юм бол чи 5 жилийн дараа хэн болох юм, 10 жилийн дараа хэн болох юм. Тэгэхэд чиний үр хүүхдэд чи гэдэг хүн хэрэгтэй штэ. Наад хөөрөл чи хэрэггүй штэ гэдэг юм ийм дотоод зөрчил их хэрэгтэй. Тэгээд нэг ийшээгээ нэг алхаал, ийшээгээ хоёр алхаад хүн ингээд шийдвэрээ бөснөөлөд байдаг. Гэхдээ яг энийг ингээ худал хуурмаг эн чинь хий хоосон зэрэглээ гэдгийг яг ингээ сайхан мэдж байгаа хүн бол хэрвээ үннийг ингээ хальт мэддэг хүн бол хизээч худал хуурмыг ингээд хөөхийг хүсгүй өөртөө зөвшөөрөхгүй штэ. Яах гэж тэр хий хоос юм хөөх юм тийм штэ. Бодтой юм руу зорин үдтэй хүн чинь ямар хүмүүс энэ хий хоосон талыг ингээд бүр автоматар ч юм уу байнга ч юм уу сонгоод иддэг вэ гэхээр өөртөө бодтойгоор бүтээл бүтээж үзээгүй, бодит зүйл гэж юу байдгийг мэдэхгүй, бодит үнэн гэж юу байдгийг огт мэдхгүй хүн бол тэр үнэн гэдэг зүйлийн амт шимт амар амгаланг танихгүй мэдэхгүй үнэлэхгүй улбатаагаар шууд л хөнгө хийсвэр, шууд л өнгө мөнгө, шууд л амар хэлбэр, шууд л одоо нөгөө худал хурмаг хий хоосон зэрэглээ, хий хоосон зүйлээ сонгоод байдаг. Ийм л ялгаатай. Тэгээд чи ингээд өөртөө үнэнч байхыг хүсэж ивэл үнэн бодит зүйлийг гараараа нэг ч гэсэн зүйлийг хийгээд үз. Тэрэнд ямар их хичээл зүтгэл ордгоо тэ эсвэл нэг ч гэсэн үнэн бодит итгэл сэтгэл өгөөд гаргаад үз. Эсвэл хүний тэр итгэл сэтгэлийг тэ гэлбуулаагүй байхад нь ажиглахыг хичээж гэдэг юм уу. Ингээд үнэн гэдгээ өөрөө таньж мэд бүтээл бүтээмж гэдгээ өөрөө олж мэд тэрийгэ таньж мэдэх дээрээ төвлөрвөл тэр худал хуурмагт автаад тэр чинь ингээд дөрлөж ингээд чамайг хаа хүссэн зүгтээ чиглүүлэх тийм хүчгүй болж эхэлнэ. Хүн ер нь ямыг багцаар нь бүрэн бүтэн таньд мэдчихэл юм бол угаасаа тэрийгэ удирдах эхэлдэг. Таньж мдээгүй цагтаа л тэрэндээ удирдуулаад хөтлөгдөөд дагаад таньж мэдгээд суралцгаад хөөгдөд байгаа. Худал хуурмагт автж байгаа хүн бол суралцах гэж хөөж байгаа биш. Хий хоосон юм хөөж байгаа. Хий хоосон тархины хөөрл хөөж байгаа. Суралцах гэж хөөж байгаа хүн бол за энэ ч та энэ замаар яваад би ч та хол явахгүй нэ гэдгээ мэдж байгаа нэг тийм дуу хоолой дотроос нэг худлаа үний юм дуурчил байдаг. Тэгээд яг тэр дуу хоолойг хүчрхэгжүүлж ш тэр танин мэдхүйг илүү их үнэлж ич тэгээд тэр дуу хоолой ч нөгөө дуу хоолойноос чангаулаад ялан дээлээ чамайг үнэн рүү хөтлөөд тэр худал хуурмгийг дахиж таарлцсан ч худлаа зүйл байна, хий хоосон зүйл байна гэд таньдаг болоод ойртгой ойлоод анхаарал өгөхөө болтол чинь энэ танин мэдхүй чинь хүчрхэгжиж тэлжиж чи энэ авталтаас гарч чаднаа гэдэг ийм гарц гаргалаа байна. Өнөөдрийн бичлэг уус урт бичлэг болж байгаа учраас ингээд дуусгачи болно л цаашаа ярих юм байна. Тэгээд анхаарлаа тавьж үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Сав дараагүй саба дараарай. Тэгээд ер нь бол өөрөө иймэрхүү зүйлийг зүтгэж олж боддог болёо гэх юм бол манай буурлыг буулгасан 8 оюуны бэлчээр судрыг худалдаж аваад уншаад үзээрэй. Дараагийн судар нь бас бичигдэж байгаа. Дараагийн судар нь илүү ойлгомжтой. Гэхдээ үндснээсээ салаалсан буюу 8 оюуны бэлчээр судар бол үндсэн судар байгаа шүү. Тэгээд тэрийг
ойлгодгүй маа гэхэд нэг ядаж ингээ харцсан байж ш дараагийн судар нь 100% юмнаас 50% нь авах гэдсэн бол бүр 80%-ийг авах боломжтой болох тэр нөгөө бустийн тэр үнсээ хальт мөлт тэмтэрчиж тэр бустны хийгдэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол үндсэн судраа эхлээд уншсан байвал зөвөр яг хоёр дахь судар маань бол илүү орчин цагийн хэлээр илүү ойлгомжтой, илүү бидний амьдралд яг нүүр тулгарч байдаг асуудлуудын талаар тайлал тийм судар бууж байна лээ. Тэгэхээр тэр бол илүү ойлгомжтой байхаа. Гэтэ үнцээ уулна мэдживэл бүр илүү сайн авч хэрглэж өөртөө наад чадна л гэсэн утга санаа хэлэх гээд байгаамаа. За тэгээд анхаарал тавьж үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.